сургуультай чинь өнөөдөр орчин үеийн хүчмийн анализ гэдэг хичээлтэй. Тэгээд тэрний дараа юу байлаа? Солонгосоор юу гэж байна? Бизнес хөгжим хоёрыг холбодог тийм салбар. Тэрний бас нэг хичээл байгаа. Тэгээд харцаад мэрэгчлээ ороод эмнэлэг төлөвлөлээд дараа найзтай уулзсан. Өнөөдөр бол юм санаатай байна. Өнөөдөр 3 сарын бишээ 4 сарын 17-ны өдөр болж байна. Гадаа цагаар байна. 프리랜서는 3.3%의 원천세를 떼는 게 기본입니다. 그래서 여러분들이 어디 뭐 시야 입조된 거야. 맞아요? 똑같은 거야. 근데 나는 салбар найз байна. Бэлгийн найз байна. Сараа найз байна. За өнөөдөр бид ингээд юм итгэж сууж байна. Сараа маш их авчирсан байна. Баярлаа. Баяр амаа байна. За баярлаа. Баяртай. 나 이거 왜? 무서운데 온다. 던지면 어때? 보내줘. 아니야, 안 돼. 아니 보내줘. 왔다. 귀여워. 오빠가 죽으면 어떡하지? 안 좋아. 와 가져. Яа, да, нэг 6 сарын нэгэд тэгээ хүүхдүүдний парк тэр нэг ээж нар хараад зогсож байдаг шүү дээ. Хамаг барьсан. 약간 신나게 타는 애랑 좀 이상. За тэгэхээр өнөөдрийн төлөвлөгөө бол би өдрийн хичээлтэйсэн. Гэтэ тэр хичээлээс чөлөө авсан байгаа. Тэгээд өнөөдөр ИТ-н орж маргааш найзтай төрс өдрийн бэлэг авах хэрэгтэй. Тэгээд тэгж явж бэлэг сонгонгоо ганц нэг хийх хичээлүүдээ авч явж байгаа. Тэгээд тэр авд кафед сууж хичээлүүд ээж агаад тэгээд тэр авч байгаа хахлахаж өнөөдөр ингээд чөлөөт өнгөрөө гэж бодлоо. Өнөөдөр гадаа ийм нартай 7 өдөр байна. Гоё өдөр байна. Hello. За ИТ-н дээр ирсэн байна. Кафе болов явж байна. Гоё кафе санагдаад. Тэгээд одоохондоо алхаад гоё кафе байна уу? Алхаад явж байна. Гадаа бол их нартай байна. Наран дараалт төлөвлөдгөө. 내가 그래서 붙였어. 어떻게 보고. Эрдэнэ чулуун байна. Здравствуйте. Туулаа харах гээд явж гин тэр чонгёны эд солонгос найз байна. Сарма гэдэг Франц хүн. 아이고 먹네. Оо вау. 아유, 참. 왜 죽었대? Асэно. За өнөөдөр болохоор 4-р өдөр байна. Одоо 9 цаг 5-6 минут орчим болж байна. Тэгээд би өнөөдөр болохоор офис дээр ажилтай. Одоо энэс цаашаа
3 өдөр офис дээр ажилтай. Тэгээд 2 өдөрт нь олон улсын модалд ажилладаг байхгүй. Тэгэхээр 7 хоногийн 5 өдөр л ерөнхийдөө ажилдаг. Тэгээд айл ажил бүгдээрээ 9 цаг ажилдаг. Тэгэхээр 7 хоногт 80 40 45 цаг бол ерөнхийдөө ажилт юм байна. Тийм байна. Тэгээд одоо нэг 10 минутын дараа би гарах байхгүй юу? Тэгээ энэ 7 хоног болохоор нөгөө юу байсан? Дундын шалгалт байж таарад тэгээд хийх хичээлээ юу байсан? Суух надаа би нөгөө нэг энэ жил төгсөж байгаа болохоор төгсөлтийнхаа прожект хийх юм судлаад ер нь бол байгаа. Тэгээд давхар би нөгөө пианогоор дагалт авсан болохоор тэрнийхэн зохиолыг сонгоны нэтрээгээд ерөөдөө ойр жоон завгүйсан байхгүй. Тэгээд 44 урж өгдөр шалгалттай тэрнээ бэлдээд сайн дутуу нойртой авсан чинь миний ингээд арьсан дээр юм гараад айгүй эмзэг арьстай. Тэгээд жоохон нойр хоол юм уу? Жоохон багдаад тарах голоод ирэх юм болоо шууд ингээд нүүрэн дээр юм гараад хөөе чиний над бичин болохгүй шүү гэж надаа. Тэгээд ямартайч нүүрэ бодцсан. Энийг дарсангүй. Тийм хэд хоногоос бол идэгч байх гэж бодож байна. За тэгээд тиймэрхүү бол байна. Гэр яад юм харах байгаа гэхэлэр энэ нөгөө дээдлийн цагаан гэрэл ихгүй. Тэгээд амар хит хурц тусаад идэг болохоор унтраага ажиллаа. Тийм. Тэгээд өнөөдөр өчтөр бороо орсон өнөөдөр жоохон гадаа сэргэн байгаа хаа. Тэгээд би болоод ажилдаа очоод 9 цаг хоолныхаа 1 цагтай нийлээд 9 цаг бол офис дээр суудаг. Тийм урт суун. Орой 7 хүртэл суун 10-аас. За тэгээл өнөөдөр нэг тиймэрхүү өнгөрөх бах та. Тэгээд орой оройд би нөгөө од гэрэл гээд энд байдаг юуны пилатесийн багшийн онлайн ингээд бүртгүүлсэн тасгал хийж эхэлж байгаа. Тэгээд сүүлийн эднээс эхэллээ. 3 сарын эхнээс эхэлсэн. Тэгээд одоохондоо бүр хизээч тасгал хийдэггүй байсан хүн тасгал хийгээд тэрэндээ аягүй сэтгэл хангалуун гоё байгаа. Тийм би ингээд жоохон хөдлөөд тэг хамаагүй ирүүл гоё энергитэй байгаа юм санагдаад. Тэгээ тийм өөрчлөлтүүдээ энэ сард бол ер нь камерыг яаж тавьд юм бэл. За энэ зүг байсан юм. За тэгтээ яах вэ? За тийм байна. Тэгээд ажилтаа яваа да. Ирээ бол байна. Тэгээд iPad авч явна. Зөвхөн энэ ойрын үед хийх төлөвлөгөөний цаас байна. Төрөвч аавна. Тийм. Ер нь бол ингээд байж байгаа. За ямар ч юм хүрчвэ. Тороо өрнэ. Манай найз залуу өгсөн анх надаа шинэ жилийн бит хоёр бэлэг солилцож байхад өгчсэн тор ахгүй юу? Би амар хайртай би ингээд тасаараа хадгалж авна гэж боддیں۔ Сүүлд угаасан чинь жоохон өртийцээ. Бэта аваад өдөр ажил дээр жоохон амжуулах хичээлүүд ганц нэг видеалтуудаа тэрийгээ ажил дээр амжуулаад явуулчихвал өгнө. Орой өөрийнхөө амиг хийгээд гэртээ суухад өгөн зүгээр юм даа гэж бодсон юм. Цагаат сэнэглээгүй сэнэглэж байгаа юм. Сэнэглэгчээ авчи. Өөрөөр уралын бодлоос авчи. Өнөөдөр жоохон хийх юмтай. Самаа тойлоо авчи. Энэ миний ингээд сүнхэн дотор байнга авч явдаг хоёр юм. Тэгээ уруулын бодог. Сам заавал авчирдаг. Хүсээ самандаг. За ерөнхийдөө бол өглөө ингээд заавал цайгаа уудаг. Бэртээ. Ер нь бол дандаа цайгаа уудаг. Өглөө цайгаа уухгүй гарч чаддгүй. Тэгээ заавал нүрээ будаад бэлэн болж иж гардаг байгаа. Энэ бас манай найз залуу өгсөн ч хэвч. За ажилдаа авцгаая. Манайхын захын ээжүүд энэ нэртэй. Тэгээ хүнс юм авахад аяг амар идэг. Тэгээд гадаа бол өнөөдөр аяг сэрүүхэн байна. Офис дээр л гайгүй тулаахан байгаа гэж бодож байна. Өнөөдөр ингээл хэлүүлж байна да. Гадаа аяг сэрүүх харагдаж байна.
Харж байгаачлан бас сэрүүх байна. Бид нар хаартай бидний бүүдэг. Тийм донсчууд ингээд дандаа унаас хоцрох гэж ингэж хөөхгүй замын голоор гүйж байна. Яг цагаа толгод яваад идэв юм. Ажлаас хоцордгүй. Гэтэ яа, цагаа толгочтой болохоор ингээд гүйж мүүж яваад ингээд яарад их юм аа ингээд. Би бас нэг шиг амар яг тус одоо байсан. Бүрийнхээ хурдаар яваа шүү дээ. Ер нь аз сайхан өглөг 50 эхлүүлдэг. Тэгэхээр цагийг жоохон эрт барагцаалж байгаа гараад гой 50 явдаг. 조용하게 펴잖아요. 일단 이쪽 용이 The station number